За сайхнагийн юмыг хараа. Энэ бол нэг өдрийн Nasdaq байна тийм ээ. Сүүлийн энэ тренди чин профайл хаана байгаа сайхнаа. Одоо энэ чинь ингээд нөгөө тал руугаа ингээд юм тренд үүсчихлээ шүү дээ. Point of control-ийн дэвлийг зүг зурлаа. Энийг яг зэрэгцүүлээд. Гэхдээ дээгүүр доогор нь оруулах юм бол жижиг тайм фрейм дээр манипуляшн харахтаа буруу газар хараад сууна шүү дээ. За тэр харж байна. Нөгөө нэг миний яриад байгаа энэ доторх дэвлийг яагаад тэмдэгдээгүй юм бэ гэдгийг нь асуу. Яагаад тэмдэгдээгүй юм бэ? Тэгээ энд бол хүлээлт чинь бод яг зүг байна. Эсвэл дээш эсвэл доош дээш зүг зүг. Тэгээ энэ левелийг зураагүй амар харамсалтай байна. Төлхөр кластер бол тодорхой болсон. Зүгээр төлхөр кластер гэж нэрлэж болохгүй. Ямар төлхөр кластерын цохилтын юм уу? Stop and action юм уу? Яг яадаг төлхөр кластер юм. За харж байна уу? Энэ яагаад энэ чи левел байхгүй? Энийг чи ядаад гэж ойлгож байна. Энийг авцсан. Тэгээ наад чи одоо гүйцэхдэггүй шүү дээ. Одоо хэрвээ за сайхнагийн юмыг хараа. Энэ бол нэг өдрийн Nasdaq байна тийм ээ. За тэгэхээр ерхий тренд маань өдрийн тайм фрейм дээр дэвид нэгээрээ доош явж байгаад дээш нэг гинтхэн хай хийгээд тэгээ дав теори үүсгэчихсэн ихтэй байгаа юм байна. За сүүлийн тэгээ энэ тренди чин профайл хаана байгаа сайхнаа. Одоо энэ чинь ингээд нөгөө тал руугаа ингээд юм тренд үүсчлээ шүү дээ. Тренди чин профайл хаана байгаа вэ? Энэ чинь хамгийн анхмад гэдэг файл чинь энэ трендинг профайл байгаа шүү дээ. Энэ селлер талаас байсан трендинг профайл угаасаа энэ авд байгаа юм шиг байна. Энэ нөхөр чинь хожигдоод нөгөө тал руугаа орчихсон байна. За тэгвэл buyer талаас ерөнхий трендтэй эндээс явж байгаа, энэ хүртэл явж байгаа ерөнхий профайл нь хаана байгаа юм бэ гэдэг асуулт байна тий. За энэ бол нэг wave-ийн профайлууд энэ шинээр зорцсон байна. Шилжилт үүсээд доош нь ийм wave орсон юм шүү. Энд бол ийм тестинг level байсан юм шүү дээ. Тийм үү, энэ тестинг level-д зүг зурлаа сайхнаа. Тестинг level орж ирсэн баггүй юу? За тэгээ энэ тестинг level чинь хоёулаа яасан? Manipulation хийгээд хай хийж орж ирсэн бол тэгвэл эн чинь блок нь ингэж орж ирнэ шүү дээ. За тэнгууд энэ тестинг level point of control-ийн level-ийг зүг зурлаа. Энийг яг зэрэгцүүлээд. Гэхдээ дээгүүр нь доогор нь оруулах юм бол жижиг тайм фрейм дээр manipulation харахтаа буруу газар хараад сууна шүү дээ. Тэгэхээр энэ зүйлээ зүг хийгээрэй. За тэгээд энэчээ байсан энэ тестинг level чинь доош нь брейк хийгдсэн юм уу яасан гэдгийг харъя. Энэ чинь тухайн үед stop and action төлхөр кластераараа биш ч гэсэн ерөөд stop and action орох үед бол орж ирсэн reaction өгсөн buyer man харин өөр хэмтэй яасан байна. Энэ чинь шилжчихсэн байгаа энэ профайл руу тулаад эндээс reaction орсон юм биш үү? Тэгэхээр эн чинь болохоор wave гэсэн үг. Энэ бол wave гэсэн үг байхгүй сайхнаа. Энэ дээр хоёулаа wave оруулах хэрэгтэй. Хоёр импульсийн дүрм чинь биелсэн байна шүү дээ. Buyer, seller чинь бүр ингээд нөөдрөг тренд яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр бол автоматар шууд wave орох хэрэгтэй. Энийг бол би бол тэр чигээрээ point of control гэж оруулмаар байна. Энэ чинь бол VPP level гэж оруулмаар байна. Тэгээд энэ seller тал руу орж иж байгаа wave-ийн профайл хаана байгаа вэ? Тэ энэ seller талаас орж иж байгаа ерөнхий мөнгөний бөөгнөрлөл маань хаана байгаа юм бэ гэдэг зүйлийг хармаар байна. За тэгтээ бол яг ойлгомжтой хаана байгаа юм бэ гэдэг нь ойлгомжтой байгаа бах. Энэ амьд байгаа шүү дээ. За тэгэнгүүт байна шүү дээ. Одоо энэ buyer талын wave чинь бид нар ерөнхийд нь ингэж хармаар байна шүү дээ. Одоо жишээлбэл энэ buyer талынхаа wave руугаа ингээд дуусгацсан байна шүү дээ. Энэ buyer талын wave чинь хоёулаа жоохон цаашаа энэ баруудыг оролцоогоо татаадах юм бол ийшний шилжилт нь үүсээд наа чинь дахиад buyer тал руугаа орж ирэх профайлтай болох юм биш үү гэдэг зүйлийг харах хэрэгтэй. Тухайн үед бол хардаа энэ seller хөдөлгөөний гарч ирсэн профайлыг хүлээлт энэ ахгүй юу? Доош гинтхэн энэ зохиод байгаа энэ профайлыг хүлээлт чинь эндээс орж ирж байгаа. Гэхдээ энэ wave чинь цаашаа яваад ерхий энэ wave дотор байгаа профайлыг хоёулаа харах хэрэгтэй шүү дээ. Тэгээ энэ чинь яг тэр профайл нь үлдээд гинэ үү эсвэл buyer тал руу шилжиж гинэ үү гэдэг зүйлийг бид хараад байгаа байхгүй яа. Тэгэхээр энэ дээшээ шилжиж байгаа энэ зүйл чинь болохоор тухайн buyer талаас imbalance үүсэж байгаа байхгүй юу? Buyer талын хөдөлгөөний хэмжээнд балансгүй хөдөлгөөн болчиход байгаа байхгүй. Мөнгөний хуваарлалтаа баланстай хуваарлаж чадахгүйгээр одоо ингээд имбаланс болгоцсон байгаа байхгүй. Тэгэхээр энэ хөдөлгөөний хоошоо оруулснаар нэгдүгürt manipulation те нэгдүгээр хамгийн сүүлийн блокийнхаа manipulation хийгээд байна уу? Тэгээд энэ manipulation хийх үеэрээ энэ чи хойно байгаа энэ имбалансаа бид нөхөд гинүү гэдэг зүйлийг хармаар байхгүй. Яа тэгэхээр buyer тал руугаа явж байгаа мөнгөний хуваарлт бол ийм л байх тийм шүү дээ. Байнга те ийм цаашаа явах тоолонд ийм цөмөөсөө явсан ийм хөдөлгөөн чинь баланстай хөдөлгөөн байгаа байхгүй. Хамгийн зөв хөдөлгөөн. Тэнгүүд энэ чинь ийм баланс үүссэн байгаа учраас энэ эсрэг талын хөдөлгөөн чинь ингэж доош орж ирээд энэ чи байгаа энэ төлөвүүдийг аваад баланс нөхөд байгаа мөн гэдэг зүйлийг хармаар байхгүй. Мөнгөний хуваарлтын хэмжээнд баланстай байх тусмаа сайн. Ингээд нэг тал руугаа ингээд бүгнөөрл орчиж байгаа бол тэгвэл энийг нөхөөд энэ хавьд дахиад мөнгөний урсгал үүсгээд ерөнхий балансаа дахиж иш оруулаад цааш нь цогцолт хийгээд явах юм бол буцаагаад нөгөөний балансаа нөхөд яваад байгаа байхгүй. Ингээд трендийнхаа дагуу. За. Тэгэхээр энэ зүйл байгаа энэ юг stop action гэсэн байна. Хаана stop action? Энэ stop action те. Иргэдтэй stop action. Энэ бол зүгээр энгийн кластер байсан байна.
За энэ юу юм? Энэ чинь уг нь бас төхөр кластер байсан биз дээ. Дээш нь absorb хийсэн. Төмөрчтэй цохиулсан байна шүү дээ. За тэгээд энэ чинь яг тестинг level байхгүй байгаа тий. Байхнаа. Чиний хүлээлт бол зөв л байна да. Зөв л байна. Тэгээ надад таадахгүй юм юу байгаа вэ гэхээр construct дээр буруу дутуу юмнууд байгаа байхгүй. Одоо чиний энэ дээр зурсан юм дээр чи аль хизээний шүү дээ. Аль хизээний би бол энэ дээр тестинг level тавьчмаар байгаа. Энэ дээр зурсан юм дээр чи аль хизээний шууд. Энэ бол бараг анхны buyer орж ирээд тэгээ селлерийн тест болцсон байгаа дээ чинь чи өөр хараад үзэлтэй надад чинь дөвж байгаа дээ. Open close нэг адилхан. Тэгэхээр хүлээлт чинь бод зүг байна. Гэхдээ хүлээлт бол чиний дурсан шиг ингэж бол шууд ингэж явхааргүй ийшээ тулахаар байгаа байхгүй юу? Ийшээ тулж байгаа гэдэг зүйлийг чи яаж тодорхойлох вэ чартан дээрээ? Дээвлээ тавьж л тодорхойлно шүү дээ. Бид нар энэ дээвлийг шууд брейк хийж чадахгүй. Энд чинь ямар ч үсэн тулнаа тий. Тэгээ тулахтаа харин брейк хийх үү үгүй гэдэг чинь дараагийн кластер өөрөө тодорхойлох байхгүй юу? Тэгтээ чиний ерөнхий хүлээлт өөрөө бодохороо юу вэ гэхээр яг энэ газар маань селлерийн реакшн өгөх газар веб орохын үед бол орсон. Тэгээд ерөнхий цөмөн шатгах хэрэгтэй. Цөмөн хэрвээ шилжээгүй энэ хавьда байгаад байх юм бол наадах чи мэдээж орж ирээд эндээс реакшнтай байна гэсэн хэлэлт байгаад байгаа байхгүй. Тэгэхээр чиний энэ зурсан энэ нэг сум чинь болохоор жоохон дутуу байна. Констрактортойгоо үйлдүүлэх хэрэгтэй. Энэ чинь селлертлийн левел учраас эндээс чи реакшн орноо. Энийг шууд бол цөмөлж чадахгүй. Тэгээд профайлаа шатах профайл нь чинь хэвээр байна уу эсвэл байр тадруу орсон байна уу гэдгээс чинь бас шалтгаалаад байгаа байхгүй. Хэрвээ энэ чинь хэвээр дээр байгаад байгаа бол хэрвээ дээр байгаад байгаа бол тэгвэл ерөнхий хүлээлт бол яг лонг байж болж ийн яг тэгэхээр эндээс реакшн орж байгаа. Гэхдээ энэ рүүгээ тулаад энэ хавьдаа нэг жоохон флат хийх гээд байна гэдэг хүлээлт орж ирнэ. Хэрвээ баланстай болцсон байх юм бол тэгвэл энэ level рүү ороод орчоод орсныхаа дараа аль эсвэл шууд явна. Аль эсвэл энэ хавьдаа жоохон pullback өгөөд ингэж явна. Хүлээлт өөр хүлээлт орж ирнэ тийм ээ. Тэрнийг ойлгоорой заяа. Тэгээд дараагийн орж ирсэн энэ юу вэ штэ? Энэ нөхөр төр чинь болохоор доторх level орж ирээд байгаа. Доторх level. Тэгээ энэ дэр чинь болохоор testing level орж ирнэ. Заавал орж ирнэ. Хэрвээ энэ чинь анхны buyer байсан бол энэ нь testing level гэж орж ирнэ. Тэгэхээр хүлээлт чинь бол яг long чинь яг dongle гэхдээ уучлаарай бид нэр ингэж явж бодох байхгүй юу? Энэ чинь нөгөө нэг юу байгаад байна штэ? Доторх level байгаад байна штэ. Тэ? Тэгээд яг дээшээ явахдаа мэдээж энэ чинь нөгөө нэг тулцсан байгаа кластерууд байгаа учраас энэ чинээс реакшн ороод буцаад ингэж явах юм аа шууд брейк хийх юм уу гэдэг зүйлийг тодорхойлох хэрэгтэй тий. Тэрийг бодохоор яг мэдээж нөгөөний ерөнхий профайлд татах хэрэгтэй байна. Нэгдүгээр, хоёрдугаар селлерийнхаа вэвийг яагаад одоо хүртэл оруулахгүй байгаад байна. Селлер тараасаа яваад байгаа энэ нөхрийг чи бид нар хармаар шүү. Селлер чи өөрөө доош нь шилжээ дээш нь цөмөө шилжүүлээд байна уу эсвэл ижинэ цөмөнд байгаад байна уу гэдэг зүйлийг хармаар шүү. Тэ? Тэр шилжчихсэн байх юм бол наадах чи селлер хойжогдоод байна л гэсэн үг байхгүй юу. Тэгээ мэдээж ерөнхий профайлаар хараадах юм бол энэ нөхөр чинь энэ рүүгээ дахиж оруулж ийн үгүй гэдэг хармаар шүү. Бид айгүй бол ичээ цөмтөг болсон байж бодох байхгүй юу. Тэр энэ селлерууд энэ селлерууд шууд дэше брейк хийх гэсэн үг. Хэрвээ баланс нь байр дотор ороодох юм бол шүү. Ойлгож байна. Энэ volume profile чинь volume trading чинь тэгж орж ирээд байгаа байхгүй. Тэгэхээр констрактортойгоо уялдуул. Профайлуудаа янз янзаар татаад үзтээ. Яаж ингэж профайл чинь ингээд дараагийн кластер орж ирэхэд селлер байгаа мөнгөний хуваарлтын баланс яаж шилжээд ин гэдэг зүйлийг харах хэрэгтэй байхгүй. Энд чи яагаад ингэж зогсоод байгаа юм? Яагаад ингэж тестинг level үүсгээд яагаад доторх level үүсгээд ингэж яагаад ингэж жоохон flat хийгээд суугаад байгаа юм? Шалтгаан нь юу юм? Яагаад тэгэхээр энэ баланс чинь өгөхгүй байгаад байгаа юм шүү гэдэг зүйлийг бодох хэрэгтэй байхгүй юу? Хэрвээ тэгэх гээд байгаа бол үнэхээр ийшээ шилжээд байгаа бол тэгвэл энэ селлер чинь барьж чадахгүй гэсэн байхгүй юу? За энэ дээр юу вэ? За ингээд бас нэг селлер орж ирсэн. Энэ юу stop and actionтэй юм байна те. Тэр бид нар ерөнхий энэ балансыг хармаар байгаа байхгүй юу? Ерөнхий баланс ямар байгааг би ойлгохгүй энэ дээр. Ерөнхий баланс байр тадраа орцсон байх юм бол энэ ганцхан кластерууд хожиж чадахгүй. Ганцхан кластерууд энэ бол хамгийн мяа зүйл шүү дээ. Яагаад гэвэл биднэрт селлерийн wave байна, биднэрт ерөнхий trend байна. Тэгээ бид нар ерөнхий wave байгаад байна шүү дээ. Тэр ганцхан энэ кластерууд энэ том профайлуудыг хожиж чадахгүй. Doge эсээ 3 удаа орсон dongle харах нь зүг үү? Энэ асуултанд чинь би тэгж л хариулъя. Миний дөнгөж саяны ярьсан юмыг тогтоогоод байгаарай. За тэр харж байна. Нөгөө нэг миний яриад байгаа энэ доторх level яагаад тэмдэгдээгүй юм бэ гэдэг энэ асуулт. Яагаад тэмдэгдээгүй юм? Би дөнгөж сая те энэ констракторын хичээлд орж байхад би яагаад ч бүх зүйлийг зааж өгсөн. Энэ бүх юм чинь ингэж хоосон үлдэх ёсгүй шүү дээ сайхна. Хэдүүлээ айгүй их цаг хугацааг зарцсан шүү дээ энэ зүйлийг зурхын тулд. Энэ хүлээлт чинь л биш шүү дээ. Энэ хүлээлт байхгүй юу? Тэгээ бид нэр эндээс авж байгаа энэ арилжаа чинь энэ арилжаа болохоор свингийн хүлээлттэй байхгүй юу? Свингийн хүлээлт гэж бодлоо. Энэ бол амар том хүлээлт эндээс орж ирж шүү дээ. Энэ арилжаан дээр амар хэмжээний мөнгө хийж болох байхгүй юу? Свингээр ингэ явчихж байгаа учраас. Окей. Хүлээлт бол шууд цаашаа брейк хийх хүлээлт байгаа байхгүй юу? Миний бодлоор бол баг энэ чинь шинэ профайл нь шилжчихсэн байгаа трендинг профайл. Дээрээс нь waving профайл ба шилжчихсэн. Миний бодлоор бас селлер тадрууга профайл шилжчихсэн. Наад чинь бүр амар гоё болоод шүү дээ. Тэгээ энд бол хүлээлт чинь бод яг зүг байна. Аль эсвэл дээш аль зүйл доошо дээш зүг зүг.
Тэгээ энэ левелийг зураагүй амар харамсалтай байна. Өмнөх 2 Dogecoin-ыг manipulation хийгээд явцсан байна уу гинэ. Тийм, энэ хоёрыг л manipulation хийгээд шүү дээ. Левлийн хамгийн гол нь зурлаа. За нэг юм кластер орж ирсэн байна. Тэгээ энэ бол ерөөхдөө юу вэ гэхээр энэ бол энгийн кластер биш, надад чинь түвхүр кластер. Энэ бол түвхүр кластер, түвхүр дөөж гэсэн үг шүү дээ. Volume ихсэн яг дельта бол нейтрал байж болно. Түвхүр кластер гэхдээ юу юм? Stop and action түвхүр кластер. Чи түвхүр кластер бол тодорхой болсон. Зүгээр түвхүр кластер гэж нэрлэж болох уу? Ямар түвхүр кластер юм? Зохилтын юм уу? Stop and action юм уу? Яг яадаг түвхүр кластер юм? Тэгэхээр хүлээлт бол мэдээж дээшээ, аль зүйл доошоо дээшээ. Хүлээлт чинь боцоо байна. Тэгээд энэ зүйлийг чи бид нэр бас тестлээд шүү дээ. Тестхийн даваан дээр энэ дээр бас яагаад дэвд зурхгүй юм. Энд чинь дахиад дэвд орж ирж чи энийг харалтаа наадах чинь төвж байгаа зү. Интэд адилхан кластер шүү дээ. Би энэ дээр чамаг тестийг дэвд зурх гэсэн санаж гинэ үү? Тэгэхээр чи энэ хоёр чинь хоорондоо ямар ядгатай юм? Ямар ч ядгаа байхгүй шүү дээ. Энэ дээр хэвээ тестийг дэвд зурж аваад энэ дээр ч гэсэн тестийг дэвд зурж шүү дээ. Тэгэхээр чиний хүлээлт ямар байж болох вэ? Аль эсвэл бид нэр шууд явж болно. Шууд авдгаар пиж явж болж чинь нэгдүгээр вариант. Хоёрдугаар вариант энэ цөм рүүгээ ирээд энийгээ энтэйгээ баг дүүцүүлээд энийг нэг вариантаар гаргачихгүй юу. За би энийг удаанаар зуръя. Аль эсвэл шууд ав зур. Номер 1. Аль эсвэл цөм рүүгээ ирээд дээшээ. Энэ бол номер 2. Аль эсвэл энэ чинь доторх левел тавигдаад доторх левелийнхаа хэмжээнд манипулейшн хийгээд явах. Энэ бол 3 дахь вариант. Ингиж хүлээлттэй зурмаар байна. Гэхдээ тэхийн тулд конструкторынхаа левелүүдийг зөв зур. За харж гинөө энэ яагаад энэ чи левел байхгүй? Энийг чи ядаад гэж ойлгож байна. Энийг. Тэгээ наад чи одоо гүйцэтгэхгүй шүү дээ. Одоо хэрвээ өдрийн time frame дээр харж байгаа энэ чинь 4 цаг юм. За тэгэл дүүл наад чинь day trading ярьж байгаа гэсэн үг байхгүй юу? 4 цагийн юу бол энэ чинь day trade гэсэн үг. 4 цаг дээр бид нар day trading ярьж байгаа хийгээд байгаа. Өдрийн time frame дээр бид нар swing ярьж байгаа хийгээд байгаа байхгүй юу? Тэгээ ингээд наад чи одоо баригдахгүй байхгүй юу? Одоо бараг л баригдахгүй те. Энэ юу юм? Ийм түвхүр кластер. За тийм нэг түвхүр кластер орж ирж байна. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Нэгэн кластер ерөнхий профайлыг бол хожиж чадахгүй байна. Одоо зурж байна. Тэ нөгөөдхөө одоо зурж үзлээ. Одоо нөгөөдх чинь. Тийм. Тэнгүү чиний энэ конструктор дээр чи юу дутагдж байгаа юм? Wave байхгүй байна. Эндх байсан левелүүдийг зураагүй байна. Муу байна, маш муу байна. Энийг бас зураагүй маш муу байна. Стар хүлээлтүүд бол тавиад авгүй байна. За тийм тестийн дээр тэгэл хүлээлтүүд зүг байна надад таадагч байна. За энийг жоохон сөхлөө дээшээ явуулаа. Тэгээ энийг яагаад тестийн дэвд үлдээхгүй байна? Энд чинь тестийн дэвд наадах чи манипулейшн хийхдээ дээш явж байгаа. Энэ тестийн дэвдийг үлдээхгүй яаж байгаа? Яагаад авч юу? Чин дөнгөж зай дурсан байсан дэвд байсан үстэй. Тэгээ энийг үлдээл дээ. Энд чинь цаашаа ингэж явах хэрэгтэй тийм. За тийм байна. Жохон надад таадагдсангүй. Төрүү чи хичээл дээр үтсэн тэр конструкторын хичээлийнхаа юмыг яагаад тийм дутуу оруулчихваа гэдэг жохон юу байна? Сэтгэл дондуур юм орж ирсэн байна. Миний хувьд бол wave оруулах хэрэгтэй байсан, point of control тавих хэрэгтэй байсан, тестний level тавих хэрэгтэй. Level-үүдээ бүгдийг тавьсангүй, бүгдийг дөрөв явуулчихлаа баг. Тэгээд яг хуу ерхий хүлээлт бол чадчих байгаа зү. Гэхдээ хамгийн гол нь level байхгүй бол чи тэгээд арилжаанд орчихдоггүй шүү дээ. Тийм байна. Жохон тиймэрхүү энийг нэг сайт дээр хүлээж аваарай заяа. Тэгээд дараагийн гэрийн даатгал дээр энэ бүх ярьсан юмыг антаа гинцсаарай за.